хамгийн таалагдж байгаа энэ үг өвөө эмээ хоёрын тгийн үг юм байна. Манай эмээ ч гэсэн эмх зэгтэн мастер шүү дээ. Бүр үзүүлж үү. Вау. Оглоны эмээ Дарангаа аймгаас мэдчихэж байна. Тэгээ өмнөх влог дээр бол Улаанбаатараас Арх ангаа руу явж байгаа бичлэг оруулсан. Өнөөдөр бол өвөө эмээгийнхээ гэрийн онцлог хэсгүүдийг танилцуулъя. Миний бичлэг дууссан үзээрэй. Манай эмээгийн хобби бол аяг цуглуулах. Шинжтэй цайны аяг цуглуулах. Тэгэд одоо аягнуудтай хамт танилцгаая. Энэ надад хамгийн таалагдж байгаа юм бол энэ тулат аяг. Энэ мамочка гэж бичсэн. Хөөрхөн цэцэгтэй юм байна энэ дээ. Энэ дунд бас түүхтэй аяг байгаа. Манай өвөөгийн бүр багтаа ахтай эсдгээс хоолны аяг байгаа. Тэр нь 60 жилийн түүхтэй гэсэн. Тэгээд 60 настай гэсэн энэ бор аяг байна. Ахын ариг хийж уудаг байсан. Гэвэл өглөө тамагцаад болсон. Шинжтэй. Били амир. Унгач сурндар. Ийм гайхалтай мэд. Энэ чи зөв эмээ ээж аавт ямар хоббитэй тэрийг коммент хэсгээр бичээрэй. За дараагийнхаа орцгоё. Дараагийн онцлог хэсэг бол энэ хэсэг. Энэ Монгол бичгээр бичсэн зүйл. Бүр дээр үед монголчууд монгол бичгээр бичдэг байсан. Тэгээд та нар энийг уншиж байна уу? Энэ бүх юм сайхан ясаар гэж бичсэн. Энэ үг яагаад ингэж бичсэн бэ гэж эмээгээс асуусан чинь ийм утгатай юм байна л да. Өвөө бүр өмнө 3 жил зэрэгт явж исэн. Тэгээд эмээ өвөө хоёр захиагаар бие биентэйгээ харилцдаг байсан. Мэдээж хэцүү байхгүй. Тэгээд захианыхаа төгсгөл дандаа энэ үгийг бичдэг болохоор энд ингэж бичсэн гэсэн. Энэ бүх захиаг 40 гаруй жил хадгалсан бодлоо. 40 гаруй жил гэж чинь хэдэн хоног 40. Энэ үг өвөө эмээ хоёрын тгийн үг юм байна. Манай эмээ ч гэсэн эмх зэгтэн мастер шүү дээ. Бүр үзүүлж үү шүү дээ. Та нарт одоо 2-3 хэсгээ үзүүлсэн. Come on. Одоо би та нарт эхний хэсгийг нь харуулъя. Энэ гошлог. Би энэ баг ухаж өгнө. Би там модод эмээшгээ их зэгттэй хүн болно. Манай эмээ байсан газарт нь тавьдаг байхгүй. Одоо энэ авч ашиглан заад ингэ тавихыг манай аадснаас эмээшгээ эмх зэгттэй л гэдгийг. Тэгээд бас их энэ там модод эмх зэгттэй болох байгаамаа. Би суралцж юм да. Энд манай эмээгийн ороо матлгай чиснүүд байна. Ийм нэг зэгттэй та нар яг энэ шиг ингэж хийх юм уу?
Логныхаа нүдэн манжисрал нэгтэй. Гуравдугаар нь гэвэл эми. Одоо юу ч юм сав юм уу хэсэг. Тэгээд энэ одоо эми. Хүүе чи эми хаан тавьсан бэ? Аль караманда хийсэн бэ гэж хайж унахгүй амар энд нь ингээд эми авдаг. Усны сав амар хүрхэн байгаа. Хүүш энэ юу вэ? Үгүй юу. Хүүхэн. Аялах 6-аас гар эсвэл Улаанбаатар явахдаа ингээ эми хийгээд карманых ингээ аваад явчихлаа би хэвтээсэн. Яж хөрсөн сав байна. Тэгээд иймэрхүү эмгэгтэй юм да. Дөрөвт нь бол вау. Энэ нөгөө их сургуульд аягтай будаан дотор ром хийдэг юм байна. Амар гоё. Ээжээ багтан нахад гэртэн байсан юм тоглоом зэрэгхүүд юм маань одоо хүртэл яваа гэдэг юм бас. Энэ одоо хэдэн жилийнх вэ? Ээж одоо ч энд одоо шаваш 4 мөрөх бохно гэж хайчихв. Нэг мэр болцлаа надаа. Би 20 жил даалгаар 20 мах идэхгүй гэдэг нь шүү дээ. Тэгээ манай өвөө эмээ хоёр тул ажилттай болохоор бас тулаануудыг ингээ хадгалаад авд юм байна хөрдөө. Орд настай би хэлээд заасан юм байна.